Өөрөө өөртөө зовлон удаж амьдрэх хүмүүсийг би ерөөсөй ойлгохгүй шүү дээ. Яагаад тэгдгийг мэдэхгүй. Би бол тийм амьдралыг ерөөсөй ойлгохгүй юм аа. Хүний зовлон дээр өөрөө очиж суучаад эсвэл өөрөө өөртөө зовлон удах хүний өөрийнхөө хажууд авчирчаад тийм үү. Тэгээд тэр зовлонгоо үүрчээд дараа нь эсвэл хүний зовлонг үүрчээд эсвэл өөрөө хүний зовлон дээр очиж суучаад тийм үү. Тэгснээр дараа нь би ястаа нэр үнэхээр зовж ин над хэцүү байна гэж үглээд идэв. Зарим хүмүүс тэр зарим нь бүр насаараа тэгж явдаг тийм. Дөнгөө юм шиг. Би тэр хүмүүсийг ерөөсөй ойлгодгүй. Би бол тэгж амьдрдаг үл дээ. Гэхдээ зарим хүмүүс надад хэлдэг. Үгүй чи ингэ ихнэр аваач энэ төр гэдэг тийм. Одоо оройтлоо штэ энэ төр гэлдэг. Зарим нэг янз бүрийн юм ярина штэ тийм. Хүүхэд оройтн хинцтэн мэдтэн ч шиг тийм. Миний хин сураг гэдэг шиг юм болох гэдэг юм хааш. Гэхдээ би заавал хүүхд төрүүлэх алам юу н хүүхдтэй болох аламгүй шүү дээ. Ер нь бол заавал. Тэг заавал нэг үнтэй заавал хамт амьдрах аламгүй шүү дээ. Миний амьдрал надад болж ийн би илбэг өөрийгөө болгоод ингэ сайхан амьдарч ийн. Тийм байх чинь би өөртөө заавал ачаа авчирч үүрх ямар хэрэгтэй, ямар шаардлагатай тийм үстэй. Тэгээ Монголын хүн амыг өсгөхөд би заавал хувь нэмрээ оруулах албатай юм. Надтай надгүй тэргүй цаагуур чинь хүүхд хийчих багийн зөндөөл байгаа тий. Монголын хүн амыг үржүүлчих гаруй зөндөөл байгаа тийм. Тэгэхээр би заавал өөртөө зовлон ачаа үүрж тийм үү. Илүү ачаа үүрх ямар шаардлагатай. Би сайхан амьдарч ийн. Өөрхөө дураад дуртай зүйлээ хийгээд илбэг амьдраад болж ийн. Тэгэхээр над хин нэгний шаардлага заавал хэрэггүй шүү дээ. Заавал хин нэгний одоо юу гэх хин нэгний бараа хин нэгний тэгээ заавал хамт байх шаардлага надад заавал байхгүй. Тэгж би нэг тийм ганцаардал би мэдэрдэг ч юм. Уулзах юм байвал мэдээж уулзаал уучраал тэгээд явцдаг. Тийм болохоор нэг ингээл гутраал би ганцаараа амьдарч байгаа ямар хэцүү юм бэ? Намайг тоох хүн алга энэ төр гэж тэнийг юм бодох би дургүй л дээ. Тэд тэргүй бүсгүүчүүд над дайжгүй ханддаг. За зарим бүсгүүчүүд ч гэсэн тийм үү. Тийм бүсгүүчүүд зөндөө байгаа шүү дээ тий. Өөрийгөө болгочдөг, өөрийгөө аваа явж чаддаг тийм бүсгүүчүүд бол тийм үү. Заавал нэг дүнхүү хар ямыг хажуудаа авчиж чижээж зовлон үүрх ямар хэрэгтэй. Тийм огцод бүсгүүчүүд одоо зөндөө болсон тийм үү. Тийм учраас эдгээр чинь нэг хоёрын хооронд нэг боловсралгүй дөнгөө тэнийг ямар ч амбицгүй тийм үү. Ямар ч тийм эгогүй нэг тийм ир гэхэд хэцүү им гэхэд хэцүү нэг тийм одоо зарим нь бол нэг архичин дарсан хэцүү юмуд байгаа шүү дээ. Тэднийг заавал хажуудаа нөхөр гэж нэрж хажуудаа авчиж тавиад зовлон удахыг хүсэхгүй байгаа байхгүй тийм бүсгүүчүүд чинь тэр октод чинь тийм. Ер нь сүүлийн үеийн зарим залуучууд гэсэн ер нь тийм болсон шүү дээ. Иймгүй тийм болоод байгаа шүү дээ. Зарим ихэнх нь. Яг тэгвэл тэд нар биш тий. Аав ээжтэйгээ адилхан ингээд нэг дүүрсэн тэнхтэй суучаад ингээд насаа дуустал тийм үү. Хүүхдийн төрүүлэл эсвэл эрэгтэй хүмүүс бол одоо тэр хүүхнийг ингээд ажилгүй хүүхнийг ингээд тижээгэл тийм үү. 10-20 хүүхэд ингээд өсгөж үржүүлээл тижээх гэж байгаа гэл хамаг насаа бараад ядаргаа царилж явахыг хинч хүсэхгүй л байгаа байхгүй. Тэгээ би бол амьдралаа бол илүү хэлбэрхэн байлгахыг хичээдэг. Одоо миний амьдрал илүү хэлбэрхэн байна. Гэхдээ би илүү чимд хэлбэрхэн болохыг хичээж байгаа. Бүр илүү амар болохыг тийм. Тийм миний тарих ерөөсө тэгж л ажилладаг л да. Ажил байсан ч гэсэн ямар нэг ажлыг хийх ч гэсэн тийм. Ихтэй би боддог байхгүй юу.
За энэ ажлыг би яавал илүү хэлбэрхэн хийх вэ те? Яавал илүү хүч зарцуулахгүй, илүү их цаг зарцуулахгүй, илүү их хялбар хийх үү гэдгийг л боддог байхгүй юу? Яг нь ерөнхийдөө би нэг жоохон тийм залхуудад төрлийн хүн шиг байна. Илүү юм илүү цаг зарцуулах аюу дурггүй. Тийм учраас юмудаа ингээд илүү хэлбэрхэн байлгахыг хичээдэг. Ямар ч зүйл хийсэн тийм. Одоо ингээд компьютер дээр ямар нэг зүйл хийсэн ч гэсэн эхлээд бодчихно тий. Жоохон ингээд бодоол. За ерөнхийдөө нэг ингээд хийвэл хэлбэрх юм байна тий. Тэгэл яг нэг хийгээд эхлэх юм бол би ингээд зогсолтгүй хийдэг ерөөсөө. Дуустал нь хийгээл тэгэл болоо. Тэгэл нэг үр дүнгийн гарвал тэрний үр дүнгийн авсан. Хамгийн гол нь ер нь ажлыг ер нь яах гэж хийж байгаа юм тийм үү? Үр шимийг амсах гэж хийж байгаа шээ. Тэрнээс ингээд цагаа өрөх гэж хийгээгүй тий. Тэгэхээр тэр ер нь бол ямар ч ажлыг, ямар ч амьдралыг хүртэл тийм үү? Илүү хэлбэрэл байлгахыг хичээх хэрэгтэй шүү дээ. Хэдэн хүүхэд төрүүлэх юм, хинтээ амьдрах юм тийм үү? Тэг чинь бас тооцоо шүү дээ. Ер нь гэр бүл болно гэдгийг та нар юу гэж боддог юм? Гэр бүл болно гэдэг чинь зүгээр ер нь эрэгтэй эмэгтэй хоёр хүний дундах тийм гэрээ шүү дээ тий. Ажлын гэрээ тийм үү? Ажилд ингээд ороход гэрээ байдаг тийм үү? За ийм нөхцлөөр чи манай байгууллагт ажиллана шүү гэдэг тийм үү? Ийм шаардлагыг чи хангасан байх ёстой шүү тийм үү тий. Гэрээ байгаа тийм үү? Тэртэй адилхан амьдрал чинь бүр хамгийн чухал гэрээ хийх ёстой ингээд бодох ёстой зүйл чи амьдрал байгаа байхгүй юу? Тэгсэн тэрэн дээр болохоор хүмүүс ямар ч анхаарал тавьдгүй. Зүгээр нэг хаан чи нэг баар савнд ч юм уу эсвэл нэг их сургууль ч юм уу тий хаан чи нэг таарсан нэг ангид байсан ч юм уу нэг нөхөртөө шууд мэдхгүй эсвэл гудамжных нь нөхөртөө ч юм ингээд суучдаг тийм үү? Эсвэл нэг аав ээж ах дүүгийнх нь энэ гайгүй залуу энэ гайгүй хүүхэнгээ хийгдсэн нөхөртөө суучдаг тий. Тэмүүтээ дараа нь ингэдэг тий. Та нарын зааж өгсөн хүн чинь ингээд ч юм уу солиод юм яриад байдаг. Гэрээ контракт байгуулсан бол цуцалж болно шүү дээ тий. Гэрээ контрактыг хүртэл цуцлах нөхцөлгээ байдаг. Хэрвээ ийм шаардлага хангахгүй чи энэ гэрээг цуцалж болно. Энэ ажлыг зогсоож болно гэдэг юм. Тэр чинь амьдрал төрөх тий. Хэрвээ болохгүй дураагүй бол тэр чинь зогсоо шүү дээ. Тэг гэрээгээ цуцалчих тийм үү. Бүр ингээд хэцүү болохгүй дээр тулвал тийм үү. Бүр ингээд яг ингээд амьдрах дээр тулвал тэр гэрээ чинь үнэхээр биелэгдэхгүй тэгээд цуцалчих л да. Зарим болохоор ингээд насан туршдаа ингээд тэр хүний төлөө бүр ингээд тэр зовлонг нь үүрэх ёстой юм шиг л тий. Ингээд явдаг хүмүүс байдаг тий. Одоо тэр чинь баг хоцрогдсон. Одоо тэгж явдаг хүмүүс юм байх юм. Дүүрсэн тэнэг гэж явах бах тий. Хүний зовлон үүрэгтэй. Тэр нэг дүүрсэн тэнэг тархин ажилдгүй тэр нэг дурак тий. Таван цаасны ч орлогогүй нэг тийм дуракыг хажуудаа ингэж байлгаас ингэж хичээж тийм юм. Ингээд бас хажууд нь ингээд зовлонгийн хамт өөрлөлдөж энэ тий. Ядаргаа тий хүний ачааг хамт өөрлөж тийм. Тэр дүүрсэн дурак эсвэл гудамжиндаа гараад аригчин болно уу эсвэл эмхтэй байвал тэгээд гудамжиндаа гараад одоо нөгөө яагийн магийн болно уу ер нь хин хамаатай юм тий. Би тэрний ачааг өөрөх гэж төрөөгүй байхгүй юу тийм үү. Эсвэл хин нэг нь тий. Хин нэгний ачааг өөрөх гэж төрөөгүй шүү дээ. Гэхдээ ер нь зовхгүй ч хүн төрөөгүй байхгүй юу. Тэр учраас би хэлж тий. Ажлыг хийсэн ч хэлбэрхэн хийн. Амьдралыг зохиосон ч за хоёул ярина шүү дээ. Яавал хэлбэрхэн амьдрах юм бэ тий. Амархан амьдрах юм бэ. Чамд юу байгаа нь надад ийм юм байна гэд нийлүүлээд айгүй хэлбэрхэн амьдрал зохиохыг бодъё. Тэгж ярина шүү дээ. Гэхдээ одооны залуучууд бол тэгж л ярина. Би бол тэгж л ярих юм байна тий. За чамд ийм байгаа юм байна. Надад ийм байгаа юм байна. Надад ийм чадвар байна. Надад ийм боловсрол байна. Чамд юу байна? Чи миний чадахгүйг ингэ нөхчих юм байна. Би чиний чадахгүйг нөхөе. Ингээд хоёулаа ингээд ад жаргалтай хэлбэрхэн гоё амьдрья. Тийм. Ингээд ярилцсан шүү дээ. Ер нь бол тийм. Тэгэхээр хүмүүс яг тийм бод яг хамгийн гол нөгөө гэрээ контракт шиг баг ингээд тэр чинь бүр ингээд гэрээний нөхцөлийг бүр ингээд үсэг үрстэй унших хэвээр нөгөө амьдрал гэдэг хамгийн гол төсөл дээр болохоор тийм. Ерөөсөө анхаарал хандуулдаг мөртлөө зүгээр нэг ажлын гэрээг болохоор хараад байдаг тийм. Тэр мөн ажлыг бол хижиж хайчиж болно шүү дээ. Амьдрал чинь бол тоглоом биш тийм үү? Тэр чинь хэлбэрхэн гоё амьдрах гэж байгаа юм тийм. Хүн зовхгүй ч төрөөгүй нь бол
туйлын үнэн биз дээ. Хүн амьдрахтаа төрөхдөө юу гэдэг би өстой энэ дүүрсэн тэнэгч байсан хамаагүй зовлонгийн насаар өөрж амьдрын гэж төрөөгүй махаас тийм. Тэр тангар өргөөгүй махаас. Эсвэл тийм тангар өргөцсөн хүмүүс болохоор тэрэндээ амар үнийч хүмүүс болохоор тийг яваад идэх юм. Би тэрийг үл өстой ойлгохгүй байгаа шүү. Тэр дүүхүү хоцорсон бодлоо газтай. Ер нь тийм би тэр үесэн тийм гэр бүл зохионо гэдэг чинь бол зүгээр л гэрээтэй ажилд орж байгаагаас илүү чухал шүү дээ. Тэр чухлыг ажлын гэрээг бол хүн тусдаа ажил болно тий. За энэ танаа гэрээ контракт надад нэг л болохгүй байна. Би болчих юм болоо гэсэн болохгүй юм байна. Одоо болиё гэдэг. Тэр ажлыг зогсоосч болно тийм. Харин амьдрал чинь тоглоом. Чи ихсэн бол дуусчлаа амьдрмаар байна шүү дээ. Гоё амьдрмаар байна шүү дээ. Тийм үү? Тэр хүнтэй хэрэг тийм шаардлага хангахгүй нөхөр бол тэрнтэй гэрээ байгуулах хэрэггүй. Тэр үнийг гэсэн доо тийм. Тэртэй амьдрах хэрэггүй. Юу тийж бодож байгаа. Миний ер нь үзэл баримтлал тийм ш. Юу миний бүр нэг суур тийм юм шиг байна. Хүний нэг суур байдаг ш. Хүний одоо юу ч хэлдэг юм. Хүний бүр нэг юм одоо background гэж хэлдэг юм лээ. Англиар чинь тийм. Background хүний нэг юм суур тийм. Яг суур одоо барилгаар бол хундам гэсэн суур нь тийм. Миний суур бол тийм шиг байна. Би ямар ч юм тийм зовхыг үнэхээр хүсдэг. Ингээд зовлонтой ядаргаатай байх аюу дурггүй байхгүй юу. Тийм учраас ажиллаа хүртэл хийхдээ аль хэлбэрхнаар нь хийх гэж байна. Зарим нэг зүйлүүд мөнгө төлөөч чамаагүй хэлбэрхэн болгоно тийм. Одоо хиймэл оюунаар хийж байгаа ажлууд энэ төр байна. Тэднийг бол төлбөрийн төлөөл хамгийн сайн хувилбарыг аваад хийн штэ. Худалдаж аваад тийм $1,000 ч үдийн төлөлөө хамгийн сайн хувилбарыг авлаа. Тэгээд угсрах хэвээр юмнууд угсараа ингээд тэгэл ажилтдаг. Тэши гол нь үр дүнгийн үзэх гээд байгаа. Тиннээс хиймэл оюунд хайртай даа биш ингээд байхгүй. Тэр хиймэл оюуныг яах гэж байгаа. Хиймэл оюуныг ажилуулад гол нь ашиг гаргах гэдэг шүү дээ тийм үү. Тийм учраас энэ хиймэл оюунд чинь асар их ингээд мөнгө цацаал ингээд хэдэн сая доллараар ингээд цацж байгаа тийм үү. Тэр гол зорилго нь ер нь юу юм тэгвэл хиймэл оюун гэж нэг бүтээчил тэрэн дээр ингээд өдөр болгоо ингээд ухаж суух гэж тэрнийг ингээд өдөр болгон оролцож явах гэж тэр хиймэл оюуныг бүтээгээгүй. Гол зорилго нь амьдралыг илүү хялбар болгох гэдэг шүү дээ тийм. Нэг зүйл 10 зүйл боддог байсан бол 1-2 санал тавиал тэр хиймэл оюун чиний өмнөөс бодос сэтгэл баг ингээд тийм нэг бэлэн хитэн төслийг чиний өмнө тавин чи тэнд бас хамгийн ашигтай хувилбарыг авч хийх гэж шүү дээ тийм үү. Тэгээд үр дүн гаргах гэж шүү дээ. Тэгээ үр дүнгийг амсах гэж. Тэгээд нөгөө жаргалаа идэлж дураараа дургад дунд чөмгөрөж ирэх гэж шүү дээ тийм үү. Тэгэхээр чинь яах юм? Аль ашигтай хувилбарыг аавн тийм үү. Жишээ нь хиймэл оюунаар бодвол тийм үү. Би одоо хиймэл оюунаар ажил хийж байна. Аль дэ химлэж гих тэгэхээр чинь би аль нэг хувилбарт нь дуртай дургуу гэж зарим хүмүүс яриад идэг. Тэр ямарч надад бол ямар ч хамаагүй. Надад хамгийн ашигтай хувилбар нь чухал. Хамаагүй $1,000 төлөлөө хамгийн ашигтай хамгийн хүчтэй хувилбарыг авах. Ашигдана. Болохгүй бол соёлно тийм үү. Ингээд усраад чиний машин гэж бодох юм чиний машин араа төлхөр одоо юу байдгийг те араа мараа одоо юу байдгийг дугуй муу бүх юм бүрэн юм төгс байх хэвээр тэгжээ чи А цэгээс Б цэг рүү өрнө үстэй. Тэгэхээр машин тайртад миний хувьд бол би тэр машин тэргийн нэгтэй сонирхдаг ч юм. Миний сонирхол биш байхгүй. Харин миний сонирхол бол гоё компьютер хүчрэх гоё компьютер ч юм уу гоё юм девайсуд байх юм бол би аавна. Тэр дайрн баг тий. Машин бол миний сонирхол биш юм лээ. Тэр машинаар бодох юм бол зүгээр машинаар бодъё да олон хүн мэддэг жишээ юм тийм үү. Тэгвэл тэр машин чинь яг гол үүрэг нь юу юм? Нэг бол гангарах юм уу эсвэл А цэгээс Б цэг хүрэх хэрэгсэл юм уу тий. Тэр хүний юу л байх та сонголтоо шалтгаалах байх тий. Миний хувьд бол машин тэрэгний хувьд бол зүгээр л
А цэгээс B цэг хүрэх хэрэгсэл байхгүй юу? Миний түрүүний хэлдэг шүү дээ. Би хиймэл оюуныг ажилуулахдаа хамгийн ашигтай хөлбөрийг л авдаг. Үнэтэй байх нь хамаагүй. Үний төлөөд аавна. Хоёрын хооронд ажилладаг тийм хиймэл оюун ашиглах юм тэр ингээд хамаг ажилладаг цагийг ингээд үрддэг учраас тийм. Тэгэхээр машины жишгээр хэлэх юм бол амьдралыг хялбархан л болгох гэдэг юм уу? Машин ч гэсэн ялгаагүй хүний амьдралыг хялбархан болгох гэдэг юм уу? А цэгээс B цэг хүртэл өдөржин алхдаг байсан бол нэг цагийн дотор очих гэдэг юм. Хиймэл оюун яах юм? Хиймэл оюун чинь хүний бодол сэтгэхийг багасгаад тийм үү? Чамд илүү олон тийм үү? Төслүүдийг чамд илүү олон санаануудыг гаргаж өгөх гэдэг чинь. Тэрэн дундаас чи зарим дээр нь ингээд сэтгсэн бодсноо нэмэж ингээд хольж утгаад ингээд хэлбэрхаа юм хийх гэдэг юм тийм үү? Ямар л хэлбэрхэн ажиллаа хийх гэдэг юм тийм үү? Компьютер дээр ажил хийж байгаа тийм үү? Яг тэрнтэй адилхан. Тэгэхээр амьдралынхаа төслийг хамгийн түрүүнд сайн бодох хэрэгтэй шүү дээ. Тэгвэл хамгийн чухал нь тэр байгаа даа. Хэлбэрхэн амархан гоё жаргалтай амьдрах. Хүний төрсөн гол шалтгаан тэр биш юм уу? Эсвэл юу юм болов? Би буруу яриад байгаа юм болов? Магадгүй л юм тийм. Тэг зарим хүмүүс хэлдэг амиа хичээсэн хүн мэдээ суухгүй. Чи ихнэр мэхнэр аваач. Надад хин нэгний тусцаа дэмждэг шаардлага тийм байхгүй бол би заавал хүнтэй суух албагүй байхгүй юу? Гэр бүл зохиох албагүй байхгүй юу? Би өөрийгөө амьдруулад өөрийгөө тэтгээд тийм үү эрүүл мэндэ бодоод ингээ сайхан амьдрал ингээ болж юм. Гэхдээ мэдээж найз охид бүсгүүчүүд надад байгаа. Нэгч биш. Нэгийг нэлээ хэсэгч байна тийм үү? Тэгээ бардамж байгаа юм биш л дээ. Хүнд найз нөхөд угаасаа л байж л байдаг шүү дээ. Эрэгтэй эмэгтэй зөндөл байдаг. Энэ нэг гайхуулаад ах асуудал биш угаасаа. Хүн орчин дээр ганцаараа төрөөгүй юм чинь ингээл зарим нь намайг сонирхон би заримыг сонирхон тийм хүмүүс байна зөндөө. Ирэмгүй. Охид бүсгүүчүүд бол над зөндөө байгаа. Тэгэхээр зүгээр би тэр хүн би хэрэгтэй. Би тэр хүнд хэрэгтэй бол тэгээд уулц үедээ уулзах нэг явж л байдаг шүү дээ. Тэр нэг тийм нэг гүнзгийрүүлж бодоод хямарч мямраад би ганцаараа амьдарч хинч намайг тоодгүй болохоор би ганцаараа амьдарч эргүү юм бодох шаардлага надад байдгүй байхгүй. Би ганцаараа байхыг би баг ингээд ер нь миний их чөлөө. Тэгээд ямар нэг хүн миний хажууд ингээд хяналт тогтоох гэж ч юм уу тий. Ямар нэг юм ингээд өөрөөр ингээд тэр хүн миний хажууд орж идэх жишээ өөрөөр байлгах гэж юм байхаар би тийм байдлыг юусаа төвчдгүү хүн байхгүй. Төвчдгүү төрлийн нөхөр байхгүй. Тэгэхээр мэдээж наад охид бүсгүүчүүд байсан. Зөндөл байсан. Тэр болохгүй байсан бол тэр цагтаа тэгэл болоод өнгөрсөн байх. Тэрнээс би хүмүүс ингээд зарим хүмүүс ингэдэг шүү дээ. Би ерөөсөө ингээд хүнтэй таадгүй ингээд хийж байгаа л ингээд хавцалаад явчихдаг. Би нэг азгүй хүмүүс ингээд мангар дөнгөө төв юм яриад байдаг байхгүй. Зүгээр тэр та хоёр зүгээр тохирох эсвэл хүмүүс байсан биз дээ. Тэгэл бодчихно. Би үл тэгэл бодчихдаг. За биш тэр энэ тохирох эсвэл хүмүүс байсан юм байна. Тэгээд энэ яах вэ гэж явж байгаа. За тэг болчихлоо. За болчихлоо. Тэгвэл дараа нь над нэг тохирох хүн таах баха. Ихэд яваад. Амьдралыг тийм хөнгөн байлгах хэрэгтэй. Жаргалтай хангалттай сайхан амьдарч байгаа юм бол заавал нэг дөнгөө дуракийн өмнөөс өөр хариуцлага хүлээх гэж яарах хэрэггүй шүү. Охид бүсгүүчүүдээ залуучуудаа ер нь 90 ч эмч ялгаагүй тийм үү. Би өөрөө бас тийм төрлийн хүн байхгүй. Би тийм нэг тийм нэг яарад ингэж ахын ерөөс дурггүй. Яг ингээд урд байгаа юм би хийх юм бол яг дип гүнзгий хийдэг ингээд хийх юм бол яг хийн. Гүр тултаа тийм юм би тийм. Ингээд харж байгаа ингээд хэлбэрхэн зам юу байна? Тийм тэрнийг сонгоод тэр явчихдаг. Тэрийг сонгоод явчих нь амар. Заавал юм хэцүү хийх албагүй шүү дээ. Тийм үү? Зовж амьдрын гэдэг чи одоо энэ яагаад энэ дэлхийн зарим том улсууд
ингээ хүн амын өсөлт багасаад байна юм бол тэрнтэй айгүй холбоотой байхгүй юу? Орчин үеийн энийг залуучууд чинь өөр болчиход байна шүү дээ. Тийм бодол санаа өөр болчиход байгаа. Тэд нар үстэй тий хин нэгний өмнө ингээд хариуцлага хүлээгээд ингээд насаараа нэг байр авахын төлөө баг насныхаа талыг ингээд тэр байрны төлбөрийг төлөх гэж ингээ амьдрал тийм үү? Ингээд тийм үү? Тэгэл бас нэг баахан нэг яг шин чанарын мэдхгүй нэг хүнтэй ингээд амьдрал тийм үү? Тэрнийхээ ингээд туршилт хийж байгаа юм шиг ингээд амьдрал тийм үү? Энэ над тохирох нь тохирохгүй нь энэ төр гэдэг ингээд цагаа үрж явах ямар тийм сонирхолгүй болсон байгаа байхгүй юу? Тэр магадгүй би бас нэг тийм төрлийн хүн байж магадгүй. Гэхдээ магадгүй ч угаасаа ер нь тийм. Ингээд над дээр ирсэн амьдрахаар ингээд нэгсэндээ гэрээ байгууллаа гэж бодъё заяа ажиллаар. Тэгэх юм бол би гэрээ контрактыг харна. Тэгээд үзээд болохгүй бол заадад тэгээд болоо. Тийм хүндрүүлэл одоо би ингээд энэ намайг тоосон гэдэг тэр би энэ хүнд тэнцээгүй юм болов яасан юм бол илтгэл юм бодох юм дурггүй. Болохгүй бол тэгэл болохгүй тэгэл болоо. Энэ болохгүй чи болдгүй үстэй. Нэгийн одоо машин зэрэг байлаа гэхэд нэг юм араа нь ингээд иргэдэг байлаа. Тэр араан дээр үнэхээр тохирохгүй араа бол тэр араа ингээд тохирохгүй үстэй. Тэгээ яахан тэр арааг ингээд тохируулах гэж ингээд цагаа үрж яхаар тохирдог арааг нь худалдаж авчираад тавьчихвал тэр машин айгүй хурдан ингээд асаад яваадаг юм тийм. Тийм байгаа зүгээр харахуунаар бодъё даа тийм байгаа. Гэвч амьдрал дээр хүртэл мэдв. Чамд тохирохгүй хүн бол тэгэл тэр машины араа шиг тэр хоёр тохирохгүй араа л байхгүй тийм. Тэгвэл шинийг худалдаж авъя юм тийм. Соёлын гэрээ контрактаа өөрчлөөд тийм. Уцаллаа гэх тийм. Тэр болоо шүү дээ. Нэг хямраад байх асуудал байхгүй л тийм. Жаргалтай амьдралаа ганц би явж байгаа хүн нь баг жаргалтай шүү дээ ерөнхийдөө бол. Ер нь их юм санаа зовхгүй шүү дээ тийм. Тэрийг бол би маш сайн мэдчихэе. Би ер нь юм санаа зовж амьдрах аюул дурггүй. Санаа ер нь ямар нэг юм заавал санаа зовох ер нь ямар хэрэгтэй. Зарим хүмүүсийн гүйрцэн энэ төр байж идэг тийм бүр гүйрцэн тийм. Яг хөө юм бодож болно тийм ингээ юмыг ингээ төсөөлөн бодоод ч юм уу тэгж байгаа үедээ хүн ингээ юм бодоод ингээ би цуудаг үе байдаг тийм. За миний хийж байгаа юм яа чи яг аль шугам дээр явж зөв явж гин үү буруу шугамаар яваад энэ зөв шугамаар яваад энэ бодож болно. Тэр үед бол ингээ суу штэ. Зүгээр нэг юм тийм тэр нэг хүнээр сольчих ч юм уу баг тийм үү. Чинь яг үндэ бол хамгийн амархан ажил шүү дээ. Тэнд ингээд тэр төрөний миний ярьдгийг тий. Тэр машины араанд таардаг араал таарж ингээд таарж тэр шүдээр ингээд таарж иргэн яг тэрнтэй адилхан таарах бол зүгээр таарах тэгэл болоо. Амьдралаа битгий хөндрүүл амьдралаас ад жаргал таашаалыг амтлах гэж л төрсөн шүү дээ хүн бол. Би бол амьдралын утга учир нь тэр юм бол гэж бодоод байна. Зарим хүмүүс өөрснөө жаргалтай байсан амьдралаа зовлонтой болгочоод сүүлд нь нөгөөтгөө шийдэж чадахгүй шийдвэр гаргах гэхээр нэрлэх юм уу яадаг юм санаа зовдөг юм эсвэл айдаг ч үгүй юм уу зарим тэгээд ингэсээр хагаад хамаг амьдралаа бардаг. Тэгээ нөгөө нэг сайхан залуу нөгөө нэг сайхан бүсгүй байсан чинь нүднийх нь галан бүр байхгүй болцсон тийм. Бүр ямар ч тийм ирмэлцэлгүй болсон хүмүүс зөндөө байдаг шүү. Яг тэгвэл нөгөө гэрээ контрактын тохироогүй юм дээр гэрээ зурцсан биш тийм. Тийм тохирох дургүй ажиллаа хийгээд яваад байгаадаа яг ажиллах юм байхгүй юу? Хүмүүс хэлдэгтэй би дургүй ажиллаа хийх дургүй гэж хэлдэг мөртлөө яг хамгийн чухал сонголт хийх зүйл дээр болохоор дандаа буруу юм сонголт хий. Тэгээд тэрнээсээ болж өөрийнхөө сонголтоос болоод өөрөө зовдөг. Чи сонгож болсон юм чинь тэр сонголтыг буцаах боломжтой шүү дээ. Онлайнаар хүртэл 8 их тэгдэг зарим бараа үнэхээр таалагдахгүй зарим том сайтууд буцаах боломжтой байдаг тийм үү?
танаа энэ бараач над шаардлага хангасангүй энийг буцаана гэх тийм боломж хүртэл байдаг үстэй. Тэгэхэд амьдралд яагаад байж болохгүй гэж. Тэр чинь чиний насан үрдээ амьдрал юм байгаа үстэй. 1-2 хоногийн ажил биш тийм үү? 1-2 жилийн асуудал биш. 10 жилийн 5-10 жилийн асуудал биш. Тэр чинь насан үрдийн чиний амьдралын жаргалтай амьдрах уу, зовлонтой амьдрах уу гэдгийг шийдэж байгаа алхам дээр чи чинь бүр юу гэрээ контракт байхгүй бүр нарийн бүр гүнзгий нарийн юм ярих бодох шаардлагатай шүү дээ тийм биз дээ. Тэр жаргалтай амьдралаа зовлонгоор солих гэж яарах хэрэггүй. Шаардлагатай бол чиний нөхцөл таарсан хүн байвал тийм чи амьдрахад нэг оройтдох юм байхгүй шүү дээ. Одоо үед хүн заавал нэг тийм амьдралд нэг заавал гэр бүлтэй амьдрал заавал нэг тийм яарч сандраад ах шаардлагагүй болцсон юм шүү дээ тийм шүү дээ. Одоо энэ залуучууд ихэнх нь эдийн засгийн асуудал өөрсдөө бараг шийддэг болсон доо ихэнх нь. Тэгэхээр ийм нэг заавал нэг хүний шахаасаар тийм аав ээжийн хэлснээс ч юм хүүхд чинь хинцдэг гээд юм янз бүрийн нэг тийм гачин ярианы зөндөө байдаг шүү дээ тийм юм бол тэр чинь чиний амьдрал юм байна. Гэхдээ Монгол улс үржихээ хөрөх юм бол надтай чамтай чамгүй ч үрсэж чинь тийм. Тэгэхээр нэг тийм яг Монголын хүн ам өсөж үржүүл сайн л үз. Уг нь хэрэгтэй байх та ядч нэг 50 сая төгрөг үржүүл сайн л үз. Гэхдээ надтай нодгүй үржүүлчих нөхдөд цаавар чинь зөндөө байгаа дөө. Эсвэл чамтай чамгүй тийм. Тэгэхээр нэг тийм яарад ах шаардлага байхгүй амьдралд. Жаргалтай амьдралаа бүр зовлон болох зүйл зөндөө байдаг шүү.